За одоо бүгдээрээ 27 гэж хэлье. Маал гэдэг маань тосгон гэсэн үг. Тэгээд оршин гэхээр өндөр настан гэсэн үг шүү дээ. Тосгоны өндөр настангууд чикими ёкал токtoki. Чикида гэдэг нь хамгаалах гэсэн үг шүү дээ. Тэгээд чикими гэхээр хамгаалагч гэсэн үг. Тэгээд хамгаалагчийн үүрэг ролыг токtoki гэхээр алцгааргүй одоо хүнээс дутгааргүй сайн хийж байгаа гэсэн үг. Өндөр настангууд нь одоо хамгаалагч хийж байгаа юм байна л да. Тэгэнгүүтээ жумин 얼굴에 ард иргэдийн нүүрэнд үсэм кадаг. Инээдхүүр дүүрэн. За тэгэнгүүт нэгт нь нуйн дээр нь хөгшчүүл, нуйн гэдэг маань хөшин хүн, өндөр насны гэсэн үг. Маа жумин дээрээ туумэ тэр тосгоны иргэдийн тусламжинд манжуке хагу итта. Манжукада гэдэг маань сэтгэл ханах гэсэн үг шүү дээ. Тэгээд сэтгэл ханамжтай байгаа. Хоёрт нь өндөр настангууд тосгоны иргэдийн туслалцаагаар жилговгэ баяр хөөртэйгээр ир хагу итта ажиллаж байгаа. За гуравт нь жумин дээр нь иргэд нь 안전을 위해 аюулгүй байдлын төлөө 애쓰는 хичээж байгаа. 애쓰다 гэдэг маань хичээх гэсэн үг шүү дээ. 마을 노인들 덕에 тосгоны өндөр настангуудын ачаар 기분이 좋다. сэтгэл санаа нь гоё байгаа. Дөрөвт нь 주민 дээр нь иргэд нь 일을 잘 하려고 노력하는 ажлыг сайн хийх гэж хичээж байгаа өндөр настангуудад 감사해 하고 있다. баярлаж байгаа. За тэгэхээр яг тохирсон болохоор аль болж байна? Өндөр настангууд ингээд хамгаалагч хийгээд айгу тийм алцгааргүй сайн хийж байгаа учраас ард иргэдийн нүүрэнд инээд баяр тодорч байгаа гэсэн чинь энэ өндөр настангуудын ачаар одоо сэтгэл санаа гоё байгаа гэд зөв хариулт нь 3 болно гэсэн үг.